Дайны галд өрөлцөж фронт дээр цэргүүд амьдын тохололдож байх үед Батлан хамгаалахын сайдаа ойр орхон солих нь аль ч улсын хувьд маш эрсдэлтэй алхам гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл Оросын арим хүчтэй шахалт үзүүлж байгаа энэ экзектэй цаг үед Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан хамгаалахын салбартаа дахин томоохон сэлгээг хийлээ. За Украины дээд рада буюу парламент тус улсын Батлан хамгаалахын шинэ сайдаар тусгай ажиллагааны хүчний командлагч асан Евгений Хамараг томиллоо. За үүний өмнө ердөө өнгөрсөн 7 дугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдсон 35 настай шинжлэгч Михаил Федоровыг үүрэгт ажлаас нь гинт чөлөөсөн нь олон нийтийн эсэргүүцтэй тулгарч дотоод улс төрийн томоохон маргаан дагуулад байсан юм а. Зөвүүгээр зохисгүй улс төрчтэй холбогдох авилгын дулаан Киевийн эрх баригчдыг давхар цохилтод оруулж байна. Шинэ сайд томилогдохоос хэдхэн цагийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Федоров дайны үеийн сонгуул явуулахыг уриалсан нь ерөнхийлөгч Зеленскигийн засаг захиргаанд томоохон улс төрийн цохилт боллоо. Тэрээр мэдээлэлдээ улс орон засаглалын хямрал нүүрлэж байгааг дурдаад Украины ардчлал Оросын барьцаанд байх эсгүй хэмээн онцолсон байна. Гэвч дайн байлдааны нөхцөлд сонгуул явуулахыг хуулиар хориглодог фронтод олон 100 мянган цэрэг тулалдаж хотууд байнга агаарын зохилтод өртөж байгаа. Энэ үед сонгуул зохион байгуулах бодит боломж хомс гэж шинжээчд үзэж байна. Шинээр томилогдсон сайд Евгений Хамарагийн хувьд Орос албаны улсын нутаг дэвсгэрийн гүнд хийх алсын тусгалын зохилтуудыг төлөвлөн удирдах байсан туршлагатай. Гэсэн хэдий Батлан хамгаалахын яамны сайд нар ойр орхон солигдож байгаа нь стратегийн чухал салбарын бодлогын залгамж шинж чанарыг алдагдуулж байна гэх шүүмжлэл парламентын гишүүдийн дунд гарчээ. Шинэ сайдын томилгоотой зэрэгцэн Украины авилгатай тэмцэх байгууллагаас ерөнхийлөгчийн хамгийн газрын дэд аргыг 3 сая $3 мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ зарласан. Үүний өмнө төрийн өмчөд атомын эрчим хүчний агентлагт илэрсэн 100 сая $100 авилгын хэрэг ихээхэн дуйлан тарьж ерөнхийлөгч Зеленскийг зөвлөх Ирана мудраг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд хүргэж байсан. Дайн 5 дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Батлан хамгаалахын яамны боловсон хүчний өөрчлөлт, авилга, дайны үеийн засаглалын асуудал нь Украины улс төрийн орчинд ноцтой учруулж байна. Фронт дээр хүнд нөхцөл байдал болон дотоод улс төрийн эдрэтийн асуудлуудыг хэрхэн даван туулах нь шинэ сайд болон ерөнхийлөгчийн багийн өмнө тулгарсан гол шалгуур болоод байна.